Wizard-Lizzy хамгийн сүүлийн бичлэгийг үтсэн баггүй юу? Хин нэгэн найз залуучин ч юм уу чамааг хуурж байгааг хэрхэн мэдэх вэ гэд. Тэгээ бичлэгнийхаа сүүлд Wizard-Lizzy юу гэж хэлсэн бэ гэхээр би одоо хүртэл ямар нэгэн relationship-д орох юм бол заавал тэр relationship-нээс ямар нэгэн юм авч үлдэнэ гэж тэгж байгаа байхгүй юу? Тэр relationship яаж ч дууссан байсан ядчил чи ямар нэгэн зүйлдээ үлдэх хэрэгтэй. Энэ бодоод хахад энэ бүр яг үнэн би бас яг тийм бодолтой байдаг хгүй юу. Би хизээч болзоонд ядуу сэтгэлгээтэй юм уу, ядуу залуутай хизээч явахгүй. Ямар ч зориггүй юм уу залхуу хүнд би ерөөсөө татагддаггүй. Энэ нь би мөнгөн дуртай да биш ядаж тийм хүмүүсээс суралцах зүйл айгүй их байдаг юм шиг санагдсан. Тэгээ бас энэ бичлэгээр би баян хүнтэй болцох ёстой гэсэн талаар ерөөсөө ярихгүй. Гэхдээ би яг тийм залуучуудтай болцсноороо юу ойлгосон бэ, юу суралцсан бэ гэдэг талаараа та нарт бас хуваалцъя гэж бодлоо. Энэ нь бас таныг өөрийнхөө үн цэнийг харахад ч ихсэн туслана гэж бодож байна. Миний хувьд ч ихсэн ер нь тэгсэн. Ер нь хараад ахад баян карьертэй эдгээр залуучууд байгаа зү дандаа үн цэнтэй эмэгтэйг сонирхдог. Нэг жишээ юу вэ гэхээр би нэг хуульч залуутай болцоонд явжсэн бохгүй юу. Би энэ залуугаас юу гэж асуусан бэ гэхээр чи яагаад зөвхөн миний араас гүгээд идэв? Яагаад би чамд таалагдаад идэв? Чамд өөр болцох ч юм уу өөр охтууд байдгүй мүү гэж асуусан бохгүй юу. Тэгсэн чинь энэ залуу юу гэж хэлсэн бэ гэхээр яагаад гэвэл зөндөө олон эмэгтэй хүмүүс мөнгөтэй гэдгийг мэддэг болохоор маш олон эмэгтэй хүмүүс зөвхөн энэ залуутай болцоход бэлэн байж яадаг. Залуу ярьж байгаа хгүй юу. Би Лас Вегас явангууд зөндөө олон ийм задгаа хувцалсан охтууд, зөндөө олон эмэгтэй хүмүүс зөвхөн надтай байхыг хүсдэг. Гэхдээ тийм эмэгтэй хүмүүсийг хараад өөрөөс нь ямар ч тийм гоё мэдрэмж ч юм уу тэр эмэгтэй татагдах тийм мэдрэмж төрдгөө гинэ. Яагаад гэвэл тэр эрэгтэй хүн тэр эмэгтэй хүнээс ямар ч тийм гоё үн цэнийг олж харахгүй байгаа учраас. Магадгүй би гоё секси хувцалчих юм бол энэ залуу таалагдах байх. Эсвэл би үгүйгээд хэлчих юм бол энэ залуу надаас яваад өгөх байх гэсэн бас бодолтой охтууд зөндөө байдаг гэж бодож байна. Гэхдээ энэ нь бүр шал эсэргээрээ байдаг юм бэлээ. Мэдээж чи амар секси хувцлаач ч юм уу хөөрхөн байх юм бол тэр хүний анхаарлыг бол татаж чадна. Гэхдээ хизээж яг тэр хүнийг өөртөө чи дурлуулж чадахгүй. Тийм хүмүүс чи эсэргээрээ өөрт нь байхгүй олдцгүй юм зүйл рүү айгүй их зүтгэдэг юм бэлээ. Бас тархиндаа бас маш их юмтай байх хэрэгтэй, хийж бүтээ гэсэн тийм сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Өмнөх relationship-ээ ярьжсэн баггүй юу. Тэгсэн чинь бараг 10 жил хамт байсан найз охинтойгоо гэрлэхийн бараг өмнө салцсан гэж тэгжсэн. Тэг чи яагаад ийм олон жил хамт байчаад найз охиноосоо салцсан гэсэн чинь энэ залуу маш амжилттай болоод эхэлсэн. Зөвхөн хуульч биш хуулийн компаниудыг захирдаг болоод эхэлсэн чинь нөгөө эмэгтэй нь болохоор яг нэг л байранда байж исэн. Маш олон жилийн турш. Тэгэнгүүт энэ хоёрын дунд асар том өөрчлөлт дунд нь гарч ирж байгаа зү. Тэгэнгүүт амар их нөгөө маргалдаан үүсэж эхэлсэн. Надад бүх зүйлийн тодорхой яриаггүй л те. Гэхдээ миний бодлоор энэ залуу юу гэж бодож байгаа вэ гэхээр би ийм олон компаниг захираад би бүх мөнгийг олоод байж байгаа чи одоо байж байгаа харалтаа гэд нэг тиймэрхүү зөрчилдөөн үүссэн юм шиг байгаа. Ер нь тэгээд салсан гэжсэн. Ямар ч эмэгтэй хүн байсан гэсэн өөрийнхөө ардаа ямар нэгэн юмтай ч юм уу өөрийнхөө босгосон нэг зүйлтэй байх хэрэгтэй юм бэлээ. Тэгжээж ямар нэгэн маргалдаан үүсгэд ч юм уу эсвэл тэр хүнд өөрийнхөө ямар нэгэн үгийг хэлхийг гэхэд ардам урдаас нь үг дуурч чадаад хэлж чадна. Хоёр дахь миний дахиад нэг маш том саятан залуугаас суралцсан хичээл. Мөнгөтэй болсон залуучууд зориггүй өөрийнхөө хамт байгаа хүнийг өөрийнхөө амьдралаас илүү нэгдүгээр тавьж байгаа эмэгтэй хүнийг ерөөсөө эргүүлж хайрлж чаддгүй юм бэлээ. Энэ залуу болохоор бизнесмен байсан бохгүй юу. Тэгээ энэ залуу бас маш олон удаан байсан найз охиноосоо салсан гэд тэгжсэн. Би
Тэгээ дандаа иймэрхүү асуултын зориуд асуучдаг хгүй юу тэр хүмүүнийг мэдгээд. Тэгээ яагаад салсан талаар нь асуусан чинь өнөөдөө бол ингээд хайр нь байхгүй болцсон байсан гинэ. Гэхдээ яагаад энэ эмэгтэйтэй хамт байж исэн бэ гэхээр энэ залуу энэ одоо байгаа бизнесээ босгохын тулд зөндөө олон зүйлийг туулсан. Үнэхээр маш ядуу бас байж үтсэн. Тэр үед нь энэ эмэгтэй үргэлж хамт байж исэн, үргэлж энэ залууг хайрлаж исэн. Тэгэд энэ олон жилийн турш энэ залуу хичээсээр байгаад өөрийнхөө компанийг байгуулад айгүй мундаг залуу болсон. Мундаг залуу болонгуудаа найз охиноо харсан чинь дахиад нөгөө хэвэндээ тэгэнгүүт нь чи одоо ямар бизнес хиймээр вэ? Юу хиймээр вэ? Би чамд туслая. Би чамайг янз бүрийн сургалтанд явуулъя гэсэн чинь энэ эмэгтэй юу ч хийхийг хүсээгүй. Яагаад гэвэл амьдрал нь аль хэдийн тухтай хүссэн цүн хүссэн бүх зүйлээ энэ залуугийн мөнгөөр авч байгаа учраас. Тэгсэн чинь энэ залуу баг багаар энэ эмэгтэйг ерөөсөө хайрлахаа болцсон. Энэ эрэгтэй амьдралаас зөндөө олон зүйлийг хүссэн гэсэн. За хэрвээ би хүүхэдтэй болох юм бол амьдралаа босгох юм бол би хүүхэдтэй гой зүйлсийг хийлж өгч заамаар байна. Аав нь энэ бизнесийг босгосон. Аав ээж хоёр нь ийм зүйлийг хийж исэн гэсэн тийм утга учирыг амьдралаас хайж исэн гэсэн. Тэгсэн чинь ингээ хажуутлынх нь хүн нь ямар ч тийм амьдралын зорилго юм бүтээ хий гэсэн зүйлс байгаагүй учраас энэ хайр нь ингээд байхгүй болсон. 3 дахь бас миний суралцсан зүйл юу вэ гэхээр эмэгтэй хүн хэрвээ стандарт өндөртэй залууг өөртөө татъя гэж бодож байгаа бол өөрийнхөө стандартыг үргэлж өндөр байлгах хэрэгтэй байдаг юм бэлээ. Би нэг тийм хөрөнгө оруулагчдын хурал гэх юм уу нэг зүйлд сууж агаад нэг залуутай танилцсан байхгүй юу. Энэ залуу надад анх юу гэж хэлж исэн бэ гэхээр тэр хурал дээр маг хараад яагаад надад татагдсан бэ гэхээр айж бие авч явж байгаа айгүй их таалагдсан гэсэн. Ялангуяа тийм орчинд яаж бие зөө авч явж гин, ямар хувцалцалж гин, хэр их эрхэмсэг харагдаж байгаа тийм классик байдал нь айгүй их таалагдсан гэсэн. Тийм болохоор би бас сүүлийн үед хэрхэн эрхэмсэг харагдах вэ, эрхэмсэг хувцлах вэ гэд иймэрхүү бичлэгүүд оруулаад байгаа. Ягаад гэвэл иймэрхүү одоо өндөр зэрэглэлийн элит залуучууд ч юм уу иймэрхүү хүмүүс чинь яг тийм элит стайлаар сонирхдог юм шиг санагдсан. Тэгээ би бас өөрөө тиймэрхүү стилд айгүй дуртай. Энийг бас зөвхөн харагдах байдал дээр хэлээгүй ер нь бүх зүйл дээр стандарт чинь дээгүүр байх хэрэгтэй. Магадгүй би ийм олон хэлээр ярьдаг, ийм сургуульд явж исэн, ийм зүйл хийж байгаа. Ер нь тархин дотроо маш их юмтай байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ хэрвээ та нар харах юм бол энэ тентхийн хаан хөө ерөнхийлөгч гээд эдгээр хүмүүсийн эхнэрүүдийг харах юм бол дандаа мундаг сургууль төгссөн, дандаа мундаг зүйлс хийдэг тиймэрхүү эмэгтэй байдаг. Тэгэхээр угаасаа та өндөр зэрэглэлийн өндөр бие авч яваад тийм ухаалаг байж ижил та яг өөртөө адилхан тийм ухаалаг залууг өөртөө татна гэсэн үг. Дөрөвдөх миний баян залуучуудаас суралцсан зүйлс. Энэ баян мөнгөтэй залуучууд байгаа зү тэ эмэгтэй хүнийг яаж найрахаа мэддэг. Би хэрвээ эхнэртэй болвол би эхнэртэй машин авч өгөн, би чам тийм юм авч өгөн, би чам тийм брендийн зүхнүүд авч өгөн гэд энэ залуучууд зөндөө олон эмэгтэй хүмүүстэй айл хэдийн уулзаад үтцсэн байгаа. Тийм болохоор хизээж битгий энэ хүмүүсийн ярьсан үгэнд нь шууд итгээрэй. Тэр хүн бүр ингээд авч өгөөд нүдэн дээр чинь маа гэд бэлгэлэхээс нааш бүр тэр бүх зүйлийг өгөхөөс нааш тэр хүмүүсийн амнаас энэ гарч байгаа үг юу ч биш. Зүгээр л чамааг одоо найрах арга нь гэсэн үг. Тэгээ дээрэс нь би маш чухал зүйлийг хуваалцъя. Энэ нь юу вэ гэхээр эмэгтэй хүмүүс ингээл нэг залуу амар гой бэлэг өгөөл, янз бүрийн цэцэг өгөөл ингээл байнгут юу гэж боддог вэ гэхээр вау энэ залуу үнэхээр надад хайртай юм байна. Би үнэхээр таалагдж байгаа юм байна гэж боддог. Гэхдээ нэг зүйлийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Энэ залуу яг өөрөөс чинь юу хүсэж байгаа вэ гэдгийг бодоод үз. Энэ дэлхий дээр үнэгүй зүйл гэж юу ч байдаггүй. Энэ залууд чамаас хүсэж байгаа ямар нэгэн зүйл байгаа. Магадгүй чиний гоо үзэсгэлэн, зан чанар бүх зүйл чинь. Тэгэхээр чи өөрийнхөө үн цэнийг мэдэх хэрэгтэй. Энэ миний байгаа энэ энерги, миний энэ гоо үзэсгэлэн энэ залуугийн хувьд үнэхээр
том зүйл юм байна. Би бол гайхалтай эмэгтэй юм байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэрнээс бол эсэргээрээ би ийм зүйл авсан юм чинь энэ залуутай заавал хамт байх ёстой гэсэн үг ерөөсөө биш. Чиний энд байгаа бүх зүйл чинь чиний энерги бол ямар ч үнээр үнэлэшгүй зүйл гэсэн үг. Тийм болохоор өөрийнхөө үн цэнийг дотроос нь мэдэр. Чи юу ч авсан байсан, ямар ч зүйл тэр хүн амласан байсан гэсэн чи тэр хүнд ямар нэгэн зүйлийг өгөх албагүй. Тэгээд ер нь багцлаад ярих юм бол иймэрхүү өндөр стандартын саятан залуучууд нь ухаалаг, өөрийгөө хүндэлдэг, өөртөө анхаарал тавьдаг ийм эмэгтэй хүмүүс татагддаг юм байна гэдгийг ер нь бол миний болцсон бүх залуучууд ер нь надад нотолж өгсөн. Миний хувьд болохоор бас би нэг бодлын аюу азтай байсан. Яагаад гэвэл багаасаа би өөртөө итгэлгүй байсан. Тэгээд дээрэс нь миний өмнөх бүтлгүй хайр гээд энэ бүх зүйл маань намайг хэрхэн яаж өөртөө анхаарал тавьж өөрийгөө хайрлах вэ гэдгийг зааж өгсөн. Тэгээд бас дээрэс нь миний мэрэгжил би чинь хоол зүйч. Тэгээд бас байнга дасгал хөдөлгөөн хийдэг болохоор азар иймэрхүү зүйлс нь ингээд намайг аль хэдийн бүтээцэн юм шиг санагдсан. Тэгэд үүн дээр дамжуулаад ч гэсэн байнга өөртөө хөрөнгө оруулалт хийх нь чухал юм байна гэдгийг ойлгоцсон учраас би өөртөө хөрөнгө оруулалт хийхээ хизээ зогсохгүй. Тэгээд үүнийг ч гэсэн магадгүй зөндөө олон хүмүүс ингээд анзаарч хараад над руу бас дандаа иймэрхүү залуучууд татдаг юм шиг санагдсан. Та нарын хувьд ч гэсэн яг адилхан та өөртөө хөрөнгө оруулалт хийгээд өөрийгөө хайрласнараа хизээч харамсахгүй. Танд үргэлж гайхалтай зүйлийг татах болно. Өөрийнхөө үн цэнийг ч гэсэн стандартыг та улам илүү нэмэгдүүлэх болно. Тэг хэрвээ та зөв хооллож сураад дасгал хөдөлгөөн хийгээд бүх зүйлийн талаар суралцаа сэтгэлгээн дээр ажиллая гэж бодож байгаа бол миний сургалтанд заавал суугаарай. Энэ удаагийн сургалт маань болохоор Mon Cardio-тэй хамтраад бүр таны дасгал хөдөлгөөний чинь шахаж хажууд нь цуг хийлгээд тэгээ би болохоор хооллол, сэтгэл зүй гээд бүх зүйл дээр чинь ажиллах болно. Дээрэс нь би manifestation талаар ч гэсэн заадаг байгаа. Тэгээд энэ Монголын бараг цорын ганц цогц сургалт гэж хэлж болно. Бол энэ дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт гэдэг зүйл нь эмэгтэй хүнийг зөвхөн гаднаас нь өөрчлөө зогсохгүй хүн яг өөрийгөө бүр олоход үнэхээр тусалдаг. Хүн яг ингээ өөр дээрээ ажиллаад өөрийнхөө биеийг ойлгоод ирэхээрээ би улам илүү зүйлийг бүтээж чадах юм биш. Би ийм зүйлийг хийж чадах юм биш гэсэн дотор нь ингээд улам их итгэл төрдөг. Магадгүй таны карьер, таны өөрийгөө нэг хамгийн анхны чинь алхамж байж болно. Тэгээд дараагийн сургалт маань 3 сарын дундуур юм уу сүүлээр явагдах байх. Хэрвээ та мэдээлэл авахыг хүсэх юм бол миний Instagram руу DM бичээрэй. Тэгээ бас иймэрхүү бичлэг та нарт хэр санагдсан сэтгэлдээ надад хуваалцаарай. Би бас энэ талаар ярихдаа жоохон баг зэрэг эргэлзээтэй байсан. Яг гэвэл эн чинь жоохон ер нь бол зөрчилдөөнтэй зөндөө олон хүмүүсийн дургуг хөдөлгөх бас бичлэг байж магадгүй. Гэхдээ бас та нарын санал бодлыг сонсохыг хүсэж байна. Эрэгтэй хүнээс юу суралцсан бэ? Тэр талаараа бусад миний фолловерсуудтай ч гэсэн хуваалцаарай. Тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.